Сайн мэцхан уу? Энэ удаагийнхаа дугаараар манай гэр бүл Америкийн аяллаа B1 B2 визийг оюутны F1 F2 виз руу яаж сольсон бэ гэдэг талаараа ярих болно. Бичлэгтэйгээ цугаагаарай. За яриалгаа орохоос өмнө эхлээд Америкийн оюутны визийг яаж авдаг талаар товчхон ярьж өгье. За Америкийн оюутны визийг авахын тулд хамгийн эхлээд орохыг хүсэж байгаа сургуультайгаа холбоо ойрох хэрэгтэй. За тэгээд тэр сургуультайгаа холбоо ойроод тэр сургуулийнхаа тавьсан шаардлаганд өөрөө нийцэж гин үү? За мөн дээрээс нь өөрөө чи яг сурах гэсэн мэрэгжил тэр сургуульд байна уу гэдгээ үзээд за тэгээд сургуулиас нь одоо ярьцлага ч юм уу тий шалгалт аваад за манай сургуульд орж болно гэд тэнцэх юм бол I-20 буюу урилга сургуулиас нь өгдөг байгаа. За тэр урилгаа аваад эхлээд CVS fee буюу за гадаад оюутнуудын бүртгэлийн хураамж болох $350 тушаана. CVS fee-гээ онлайнаар төлснөхийн дараа элчинд ярилцлагын цаг авна. За ингэхдээ нэг хүний $185 бас төлнө. За тэгээд ярилцлагынхаа цагийг аваад оюутныхаа визийг өөрийн биеэр очиж мэдүүлнэ гэсэн үг. За ерөнхийдөө ийм шаттай амжилттай явдаг. За энэ ярилцлагын $185 нь бол за жишээлбэл гэр бүлээрээ явах гэж байгаа бол хүний $185-ыг тус бүр хүнийхээ тоогоор төлнө. Харин саяны CVS fee буюу гадаад оюутны бүртгэлийн хураамжийг бол зөвхөн суралцж байгаа оюутан л төлөхөд болно. За одоо Америкийн аяллаа визийг яаж оюутны виз рүү өөрчилж болох вэ гэдэг талаар ярив. Ерөнхийдөө үндсэн хоёр арга байгаа. За эхний арга нь болохоор Америк дотроосоо солих. Хоёр дахь арга нь болохоор Америкийн гаднаасаа визээ мэдүүлэх гэсэн за ийм хоёр арга байгаа. За хамгийн эхлээд Америк дотроосоо статусаа өөрчлөх гэсэн аргын талаар ярив. За энэ нь болохоор аяллаахан визний статусыг оюутны виз олгож өөрчилж гинэ гэсэн үг. Ингэхдээ Америкийн хилээр орж ирснээс 90 хоногийн дотор өөрчилж болохгүй. За 90 хоногийн дүрм гэж байдаг. Энэ нь болохоор юу юм бэ гэхээр Америкийн хилээр орж ирснээс хойш 90 хоногийн дотор өөрийнхөө аяллаа визийн статусыг өөрчилж болохгүй. Хэрвээ өөрчилчих юм бол өөрчлөх хүсэлт өгөх юм бол татгалзах магадлал нь их болдог. Яагаад юм бэ гэвэл анх Америкийн хилээр орж ирэхдээ зорилго нь аялал байсан тийм ээ. Тийм учраас анх орж ирсэн зорилго чинь худлаа байсан байна гэж үзээд одоо нөгөө статус солих хүслийг нь татгалзах тохиолдол их байдаг. Харин Америкийн хилээр орж ирээд за 90 хоног болсны дараа үнэхээр ингээд Америкт хэсэг хугацаанд ингээд байж үзээд статусаа солих хүсэл гаргах юм бол гарах магадлал нь их болно. За тэгэхээр энэ 90 хоногийнхоо дүрмийг маш сайн баримтлах хэрэгтэй. За статусаа өөрчлөхгүйд хүлээж авах энэ хугацаанд бол Америкт ажиллах юм уу сурах хориотой Америкаас бас гарч явж болохгүй. За мөн дээрэс нь дотроосоо статусаа өөрчлөхөд бас нэг том сул тал байгаа. Энэ нь болохоор хэрвээ Америкаас гараа явчих юм бол статус нь хүчингүй болчдөг. Тэгэхээр суралцж байгаа хугацаанд одоо 2 жил байна уу эсвэл 4 жил байна уу тэр хугацаанд бол Америк дотроо л байна гэсэн үг. За тийм болохоор Америк дотроо визээ солиулах юм бол нэлээд их сул талтай байна гэж үзээд манай гэр бүлийн хувьд бол Америкаас яваад за Америкаас гараад тэгээд гаднаас визээ мэдүүлсэн байгаа. За бид нар бол Японд амьдардаг байсан учраас Японд очоод оюутны визээ мэдүүлсэн. Статусаа Америк дотроо өөрчлөхөөр төлөвлөж байгаа бол за нэлээд одоо тэр хуулийн юмыг нь сайн унших хэрэгтэй. Аман дээрээс нь яаж ямар маягаар мэдүүлвэл зүгээр вэ гэдгээ маш сайн судлахгүй бол болохгүй. Тийм учраас мэргэжлийн хууль ч юм уу эсвэл визний консалтинг үйлчилгээ аваад мэдүүлвэл зүгээр. За хоёр дахь арга болох гаднаасаа яаж мэдүүлдэг юм бэ гэхээр энэ нь болохоор Америкийн аяллаа визтэй байна уу, визгүй байна уу ерөөсөө яг адилхан бүгдээрээ яг адилхан мэдүүлнэ. За Америкийн гаднаасаа мэдүүлэхэд бол эхлээд сургуультайгаа холбоо бариад за нөгөө I-20 буюу урилгаа аваад за CVS төлбөрөө төлөөд Америкийнхаа элчинд $185 төлөө цагаа аваад тэгээ ярилцлагандаа орно гэсэн. Энэ бол аяллаа визтэй байна уу, визгүй байна уу бүгдээрээ яг адилхан визээ мэдүүлнэ гэсэн. Харин ингээд гаднаасаа хэрвээ визээ авсан бол за Америк руу мэдээж чөлөөтэй орж гарах боломжтой. Мөн дээрээс нь статусаа өөрчилж явахад одоо 3-8 сарын хүлээх хугацаа байдаг. Тийм хүлээх хугацаа ч гэсэндээ байхгүй. Визэнд орсон тухайн өдрөө визнийхаа хариуг шууд авчиж болно. Гаднаас нь мэдүүлсэн нь илүү одоо ашигтай, илүү давуу талтай гэж үзсэн учраас манай гэр бүлийн хувьд бол Америкаас гараад за тэгээд визээ дахиж шинээр нь мэдүүлээд орж ирсэн. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгээр Америкийн аяллаа B1 B2 визийг оюутны F1 F2 виз руу яаж өөрчлөх вэ гэдэг талаар ярьлаа. За тэгээд дараагийнхаа бичлэгээр Америкт
холбоотой сонирхолтой бичлэгүүдийг хүргэх болно. Манай сувгийг subscribe хийгээрэй. Мөн дээрээс нь за энэ доор харагдаж байгаа Facebook пэйжийг лайк, follow хийгээрэй. За дараагийн бичлэгээрээ дахин уулзцаая. Түр баяртай.